За Орхон аймгийн хөнгөн атлетикийн холбоо 2023 онд байгуулагдсан. За байгуулагдсан цагаас эхлээд бид одоо яг энэ хөнгөн атлетикийн Сүрийн аймгийн аварга шалгуулт тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. За хавар намартаа бас үйл ажиллагаагаа бас давхар зохион байгуулалт явуулж байгаа. За өнөөдрийн Орхон аймгийн хөнгөн атлетикийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиуд 100 гаруй тамирчид оролцож байна. Хөнгөн атлетикийн аймгийн аваргад 100 м, 400 м, 1500, бөөрөнцөг, уртын арайлт, мөн 4-ийг үржих 200-ийн холбог өөх байгаа. Ийм төрлүүдээр оролцож байна. За одоо энэ удаагийн тэмцээнд медаль авсан тамирчид болон ирээдүйд гайгүй сайн амжилт үзүүлсэн тамирчдыг манай дасгалжуулагчдын зөвлөл урилга өгж байгаагаар онцлогтой байна. Бид нар бэлтгэлт сургалтандаа хамруулна. Энэ жил болон эх жилийн тэмцээнүүдэд бэлтгэлтэй форумтой тамирчдыг ингээд улсын аваргад оруулах төлөвлөгөөтэй байгаа. Одоо 2025 онд хүүхдийн спортын 8 дугаар наадам болно. Энэ хүүхдийн спортын 8 дугаар наадамд орох шигшээ багийг одоо энэ тэмцээнд оролцсон алт мөнгө хүрэл медаль авсан тамирчдаас бүрдүүлж 6 сарын 4-5-нд Улаанбаатар хотод Налах дүрхтээ очиж тэмцээндээ оролцсноо.